За сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай студид бизнесээ томруулахын төрийн бас байгууллагын үйл ажиллагааг одоо дэмжиж хамтран ажилладаг нийслэл удирдлагын байна. Одоо байгууллагын төлөөллүүд ирсэн байна. За тэгээ юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүгдэд. За энэ өдрийн мэндийг байна. Өнөөдөр студид маань нийслэлийн өмчт Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент УЦК-гийн одоо удирдлагууд. За тэгээд яг хөрөнгө оруулалт төслийн удирдлагын газрын дарга Хэ Анхс өрн. За сангийн удирдлага их усрын газрын дарга Мөнх Жаргал нар хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр цөмөрөө өнөөдөр ер нь энгийнээр ер нь яг үндсэн үйл ажиллагаа байгууллагын маань үндсэн үйл ажиллагаа хомк байгаа. Хомк гэж ер нь яг бизнес эрхлэгч жижиг дунд одоо бизнес эрхлэж байгаа гарааны бизнес ч юм уу энэ хүмүүст ер нь хомк гэж юу вэ? Сан гэж юу вэ гэдгээс ер нь яриагаа эхлэе. Анхс өрн танаас яриагаа эхлэе. Тэгээд цөмөрөө ойлголтоо нэгтгээд ярилцъя. За энэ төр мэндийг хүргье та бүхэнд. Манай байгууллага нь болохоор яг 2019 онд үүсгэн байгуулагдсан. Одоо нийслэлийн харьяа бол нэлээд олон байгууллагууд бол байдаг та бүхэн мэднэ. Энэ дундаас болох дээр яг хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулах зориулт бүхий мөн одоо төсвийн бусад их усрыг бий болгох, татан төлөвлөх тийм ээ улмаар энэ нийслэлийн хөгжил цэцгэлд хувь нэмрээ оруулах, бүтээн байгуулалтуудыг дэмжих, нийслэлийн одоо нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй одоо бизнесүүдийг дэмжих ийм зориулт бүхий одоо нийслэлийн хөрөнгө оруулалт менежмент үндэсний компани гэдэг одоо манайх бол тухайн үед бол байгуулагдаж байсан. Тэгэхээр тэрнгүү бизнес ба зах зээлээ хөгжөөд санхүүгийн нэг чухал хэсэг нь өөрөө хөрөнгөний зах зээл. Тэгэхээр энэ зах зээл бол хөгжиж явж байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол энэ хийгдэж буй томоохон мега төслүүд тийм ээ бүтээн байгуулалтын ажлуудыг ялчгүй зарим тохиолдолд бол ийм төсвийн бусад их усрээр бол бүрдүүлэх шаардлага бол байгаа. Тэгэхээр бол манайх бол яг тийм зориулт бүхий бол байгуулагдчихсан компани. За тэгээд хөрөнгө оруулалт менежментийн компани гэдэг нь болохоор үндсэндээ бол яг энэ тодорхойлтноосоо бол маш тодорхой харагдаж байгаа юу гэдэг вэ тийм. Бид хөрөнгө оруулалт хийн, хийсэн хөрөнгө оруулалт дээр бол менежмент хийн, нөгөө талаараа бол бас их усрын татан төлөвлөх зориулт бүхий ийм байгууллага бол байгаа. Яг хуулийн хувьд бол хараад үзэх юм бол хөрөнгө оруулалт менежментийн компани болохоор доороо бол сангууд бий болгоно. Сангуудынхаа одоо менежментийг удирдлагыг бол хэрэгжүүлж одоо нөгөө түрүүн би хэлсэн зорилгоудаа бол хэрэгжүүлэх ийм байгууллага байгаа юм л та. За би ийм нэг бас асуулт асууя гэж бодлоо. Сая бас яг гоё одоо өнцөг гарч ирж байна юу гэхээр Мөнх Жаргал даргаас ер нь яг мэдээж төрийн байгууллага гэдэг бол өөрөө төсөв төлөвлөгөөгөө гаргаад тэрийг батлаад тэрнтэйгээ холбоотой одоо хөрөнгийг зөв захиран зарцуулах, үр дүнг хэмжих ийм одоо байдаг шүү дээ. Гэтэл яг хөө ер нь бол тэгэхээр нэг тийм цорхоо гэх юм уу нэг одоо буруу юм байсан л гэсэн үг шүү дээ. Одоо магадгүй буруу төлөвлөлтөгч гэдэг юм уу те. Энэ зорилгоор энэ цорхойг ер нь бол нөхөх гэж ялтчгүй одоо их усүр дутаад гэдэг ч юм уу те. Тэгээд ер нь энэ УЦК-гийн маань эрэлт хэрэгцээ үүссэн байна гэж энгийнээр ойлгогдож байна. Та энэтэй одоо ер нь санаа нийлж байна уу? Ямар цорхойг ер нь нөхөх зорилготойгоор УЦК маань байгуулагдсан гэж үзэх үү ер нь? За яг хомки маань үүрэг нь болохоор нэгдүгээрт яг төсөв дээр гарсан цорхой буюу төсвөр одоо улс нийслэлийн төсвөр хэрэгжүүлэх боломжгүй бас төслүүд байгаа. Тэгээд зайлшгүй нэг хөрөнгө оруулалтаа зарчмаа хэрэгжүүлэх тэр төслүүдээ. За тэр ерөөсөө л хомки маань хийх үндсэн чиглэлг нь зөвхөн ганц одоо нийслэлч гэж ярихгүй бусад бүх хомкуудын үндсэн чиглэлг нь альва хөрөнгө оруулалтын төслүүд шүү тийм. Төсвөр явж байгаа төслүүд биш. Хөрөнгө оруулалтын төслүүд дээр хөрөнгө оруулалтын сан байгуулж санхүүжилтийн хэсгэн дээр нь л оролцох үндсэн чиглэлтэйгээр л
ажилладаг. Инхийн тулд хөрөнгө оруулалтын сангаа үүсгэн байгуулалт нь хөрөнгө оруулалтын сан руу одоо бэлэн болон бэлэн бусаар хөрөнгө орж төвлөрлөлээ. Тэр хөрөнгийг удирдахдаа тухайн тэр төслийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч компани руу санхүүжүүлэх хэлбэрээр одоо хөрөнгө оруулалтын сангаас гэсэн үг тийм. За ямар хэлбэрээр санхүүжүүлэх вэ гэхээр зүгээр шууд одоо кэшер буюу одоо бэлэн мөнгөөр ингээд нэг гэрээ хийгээд санхүүжүүлэхгүй. Өөрөө энэ одоо хуультай байгаа энэ хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиараа санхүүгийн хэрэгслээр дамжуулж заавал санхүүжүүлнэ. Ингэж байгаа учир шалтгаан юу вэ гэхээр санхүүгийн хэрэгсэл гэдэг чинь нэгсэндээ хөрөнгөний зах зээлээр дамжуулж санхүүжүүлэх гэдэг байхгүй. Энэ өөрөө аль талдаа илүүсээ хариуцуулж байгаа, эрсдлийг бууруулж байгаа нэг хэлбэр нь одоо гол хэлбэрнтэй. За Монголд хамгийн түгээмэл одоо энэ санхүүгийн хэрэгсэл нь өөрөө бонд болж л хувьдаад байна. Өөрөөр хэлбэл бид нэр одоо аль нэг талын одоо компани гаднаас хөрөнгө оруулалт хийж жижиг дунд бизнес руу ч хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тухайн бизнестэй шууд одоо гэрээ хийгээд тэр одоо бизнес руу шууд хөрөнгө оруулалтаа хийдэг нь өөрөө манай одоо уламжилт одоо хэлбэр болоод байна шүү дээ. Ингэснээр хоёр талын харилцаа өрнүүд байна. Эрсдэл нь ерөөсөө нэг одоо гүйцэтгэх захирлын гарын үсгээд тэр мөнгө зориултын босаарч зарцуулахыг үүсэхгүй эсвэл ганц зориултын бос биш оновчгүй буруу одоо шийдрээ хөрөнгө оруулалт нь хийгдгийг ч үүсэхгүй. Энэ маш одоо эрсдэлтэй хөрөнгө оруулалтын алхам болж байгаа байхгүй. Энэ эрсдлийг л бид нэр компанийн хувьд засаглалын хувьд зөв байлгах үүднээс дунд нь хөрөнгө оруулалтын сангал үүсгэн байгуулж байгаа. Үндсэн ерөөсөө чигүүрэн тэр. Тэгэхээр бид нэр одоо анх асуусан асуултынхаа давуу зөвхөн ганц төсвөө их усрээс дутагдаад байгаа цаорхой биш шинээр бүр одоо нийслэлээс ч юм уу эсвэл усаас хэрэгжүүлж байгаа төслүүдээр гадны хөрөнгө оруулалт хэрвээ орж иж бол магадгүй дотоодын хөрөнгө оруулалт орж иж байгаа бол энийг нь өөрөө санхүүгийн хувьд одоо зөв одоо схемээр зөв засаглалаар зөв хяналтайгаар хуулийн хамгаалалттайгаар явуулах одоо өөрийнх нь хэрэгсэл нь өөрөө хөрөнгө оруулалтын сан болж байгаа. Тэр санг үүсгэн байгуулж тэр санг бид нар менеж хийдэг л одоо ажлыг хийдэг гэсэн юм байна. Ойлголоо. За тэгэхээр одоо ер нь нийт хэдэн сан байна? Ямар үндсэн зориултууд байдаг вэ те? Нийтдээ ер нь ямар их усүрийн тухай бас яригдж байна те? Эргээд ямар одоо ер нь одоо бидний мэдэх ер нь төслүүдийг санхүүжүүлж байна те? Тэгэхээр яг хөрөнгө оруулалтын зорилгоор нилээдгүй олон төслүүд байдаг болов. Тэгэхээр хэдэн сан байна, хэдэн төсөл байна гэдгээс бас илүү лавшруулъя. За яг манай хамгийн хувьд бол доороо 4 хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулад удирдаад явж байна. За 4 хөрөнгө оруулалтын сангийн нэг гол хөрөнгө оруулалтын сан бол нийслэлийн хөгжлийн сан байна. За хөгжлийн сангаараа бид ер нь нийслэлийн хотод бүтээн байгуулалтад одоо шаардлагатай томоохон дэд хүчтэй төслүүдээр хөрөнгө оруулах үндсэн зорилготой. За энэгээр хийгдсэн хамгийн гол хөрөнгө оруулалт бол бүрэлдэхүүн цахилгаан станц байна. Бүрэлдэхүүн цахилгаан станцын хөрөнгө оруулалт манай хөгжлийн сангаар дамжиж хөрөнгө оруулалтууд нь хийгээд за энэ дээр бас хөрөнгө оруулалтын сангийн нэг одоо нийтдээ буруу ойлголтыг залруулах. Хөрөнгө оруулалтын сан зөвхөн ганц хөрөнгө оруулахт нь одоо чиглээд байхгүй. Буцаж хөрөнгө оруулалтыг иргэн төлөгдөх байдал дээр нь бас хариуцлагатайгаар одоо ажилтдаг гэсэн. Тэгээд бүрэлдэхүүн цахилгаан руу бид нар цахилгаан станц руу хөрөнгө оруулалт хийсэн бол буцаад хөрөнгө оруулалтын иргэн төлөлтүүд нь бас манай сангаар дамжаад явж байгаа гэсэн одоогийн байдлаар тийм. За хоёр дахь сан маань болохоор нийслэлийн ногоон сан байна. За ногоон сангийн үндсэн зорилгот бол яг нүүрс хүчлийн хийг бууруулах одоо зорилгоор Улаанбаатар хотод хийгдэж байгаа. Өөрөө ногоон хүчлийг дэмжих зорилготой ийм сан байна. За энэ сангаар бол яг идэвхтэй одоо төс төлбөрүүдийг бол одоо санхүүжүүлж хэрэгжүүлж хараахан амжаагүй байгаа даа. За энэ дээр зөв нэг төсөл нь бол энэ жил сая нэг сарын өмнө зурагдсан ба Нүбийн хөгжлийн хөтөлбөр буюу UNDP-тэй бид нэр Улаанбаатар хотод сэргийтгчийн хүчний төслийг хэрэгжүүлэхээр одоо юуны өмнөх нэг сарын өмнөөс гэрээгээ албажууллаа. За энэ болохоор Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд мини гэрээд хэлбэрийн буюу жижиг хэмжээний цахилгаан сүлжээнүүдийг ашиглалтанд оруулж CO2 буюу нүүрс хүчлийн хийг бууруулах үндсэн зорилготоор энэ төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. За энэ төслүүдийн маань санхүүжилтүүд нь бүгд нийслэлийн ногоон сангаар дамжиж хэрэгжихээр одоо төлөвлөгдөд явж байна. За манай юуны хонхын удирддаг 3 дахь сан болохоор эрсдлийн сан ба. За эрсдлийн сан болохоор яг гол үндсэн зорилго нь шууд утгаараа риск гэж хүлээж авахгүйгээр одоо олон улсын хэлгээр бол hedge fund гэж хэлэгддэг. Өөрөөр хэлбэл хомх дээр байгаа одоо
суларсан мөнгнүүдийг бид нэр өөр бусад одоо эрсдэлтэй төслүүд рүү хийхгүйгээр богино хугацааны хөрөнгө оруулалтуудаар одоо өсөх ажлуудыг хийх ёстой тэр сангаараа. За эрсдлийн сангуудын маань гол бодлогын баримтч болон хөрөнгө оруулалтын зарлага дүрм нь бол тэрүүгээр тодорхойлож богино хугацааны хүрэх чадвартай бондуудын хөрөнгө оруулалтууд бол энэ сангаараа одоо дамжаад хэрэгж явж байна. За дөрөв дэх сан нь бол манай энэ нэвтрүүлэгтэй бас шууд холбогдож байж байгаа гарааны бизнесийг дэмжих сан байна. За гарааны бизнесийг дэмжих сан маань одоогийн байдлаар яг одоо бизнесүүд рүү шууд утгаараа хөрөнгө оруулалт хийгээд одоо эхлэегүй байна. Гэхдээ эхлүүлэх төлөвлөгөө энэ жилээс байгаа. Өөрөө ер нь ганц Монголд ч биш олон улсад ч гэсэн гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын сан маань өөрөө маш эрсдэлтэй тооцогдож байдаг. Бид нар эрсдлээ хамгаалаад за хөрөнгө оруулалтын сангийн хуулийнхаа дагуу гарааны бизнесүүд төр бид нар одоо биржин бус зах зээл дээр бонд гаргуулах гэхээр тэрнийхээ боломж нь бол гарааны бизнес эрхлэгчдэр нь бол байдгүй. Тэгэхээр бидний ганц хөрөнгө оруулах одоо гарааны бизнес эрхлэгчдэд таатай байдлаар хөрөнгө оруулах боломж нь хувьцаан дээр нь бид нар буцаж гарах нөхцөлтэйгээр орох асуудал нь буцаж гарах нөхцөлтөөр хувьцааны худалдаа авна л гэсэн үг нэгсэн тийм компани дээр нь энэ нь өөрөө буцаад манай сан дээрх эрсдлийг аягүй нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ эрсдлийг бид нар бууруулахын тулд бусад хамтын ажиллагаануудыг энэ жилээс бий болгож байна. Олон улсын хамтын ажиллагаануудаар урьдчил заавал сургалт бид нар одоо явуулаад их чинь сургалт хөгжүүлэлтийн хөтөлбөрийг адаглал бидний оруулсан хөрөнгө оруулалтаар машин аваад ундгүйл байх хэвээр тэр одоо бизнес эрхлэгчтэй тийхгүй шүү гэдгийг одоо сургалтыг бид нар одоо хийлгээ явж байна. За мөн тэр олон улсын байгууллагатай хамтраад гадагшаа зөвхөн манайх гэхгүйгээр бусад одоо хамтын ажиллагааны байгууллага хөрөнгө оруулалтын уулзалтууд дээр нь одоо дэмжлэг үзүүлж явуулах ажлуудыг бас төлөвлөд байж байна. За тэгээ хамгийн сүүлд одоо энэ бүх 1-2 үе шаттай процесс явагдсны дараа за одоо манай хөрөнгө оруулахад бол болох бахаа гэж шийдэж бид нар холбогдох хуулийнхаа дагуу хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж хөрөнгө оруулаад за хөрөнгө оруулсныхаа дараа бас ялгаагүй санхүүжилтийн дараах одоо зөвлөх үйлчлэлийн хөтөлбөр гэж олон улс ч гэсэн хэрэгж явдаг тийм санхүүжилтийн дараах зөвлөх үйлчлэгийг бас үзүүлээ явна. Тэр нь болохоор одоо жинхэнэ хөрөнгө оруулалт авсан бол таад бизнес модельдөө энэ өөрчлөлтүүдийг хийж ингэж бизнесээ томруулах боломжтой шүү гэсэн тэр хөрөнгө оруулалтуудыг үзүүлнэ. За ингэсний дараа тэгэл бидний хөрөнгө оруулалтууд маань эргэж одоо нөхөгдгөл байх хэрэгтэй тийм. Мэдээж яг урт хугацаа шаардлагатай байх. Гэхдээ нөхөгдөх нь үнэн л байх хэрэгтэй. Тэр ажлуудыг тэгэл хийе юм. За маш сайхан сэдвийг эхлүүллээ. Гэтэ энэ талаар үргэлжлүүлээд ярина. Тийм дэлгэрүүлээд сайхан ярина. Би бас анх сүрэн дараагаас нэг зүйлийг тодруулъя гэж бодож байна. Мэдээж ер нь энэ олон улсын жишг байдаг баг. Тэ? Одоо юу гэдэг олон улстай нийслэл өөрөө хомгтой байх, эргээд сангаа удирдах тэ энэ ер нь олон улсын яг жишг мөн байдаг үү тэ? Ер нь яг амжилттай мэдээж одоо кейсүүд бас зөндөө байдаг баг. Энэ талаар бас зүгээр сонирхуулаад хэлэхэд ер нь ямар одоо асуудлыг яг ингээд бодтойгоор шийдэхэд чиглэсэн байдаг байт. Баярлалаа асуулт байна. Ерөнхийдөө бол одоо өргөгийн зах зээлд манай Монголд шинэ ойлголт мэт санагдаж байгаа боловч ер нь бол эн чинь дэлхийд бол айл өшөө 100-200 жил ажилласан тийм схем санхүүгийн хэрэгслүүд баггүй. Одоо маш ойрхон жишээ ярихад одоо Америкт тийм ээ нийтдээ хэрэгжиж байгаа 3 том мега төслийн 2 нь өөрөөр хэлбэл энэ хөрөнгөний зах зээлээр дамжиж одоо их өсвөр нь боссон байдаг. Жишээлбэл одоо бонд ч гэдэг юм уу тий. Одоо бидний мэдих одоо Панамын сувг гэдэг байгаа тийм үү. Панамын сувгч нь хүртэл тухайн үед нэлээд том мөнгөөр одоо бараг 100 жилийн өмнө үндсэндээ бол энэ чинь бондор босч исэн зүйл. Энийг бол дандаа л үндсэндээ бол санхүүжилтийн олон нийтээс босгосон юм хэрэгслүүдээр шийдэж исэн. Гэх мэтлээ ингээд дурдвал аюу олон кейсүүд бол байгаа. Тэгэхдээ одоо санхүүгийн зах зээлийн 3 том тоглогч байгаа тийм үү. Жишээ нь банк те өнөөдөр Монголын зах зээл дээр бол банкуд бол нэлээд хөгжсөн. Хоёрт нь болохоор даатгалын байгууллагууд, тэгээ гуравт нь болохоор ийм одоо хөрөнгөний зах зээл ба тэдгэр дээр тоглолт хийж байгаа байгууллагууд. Тэгэхээр энэ байгууллагууд чинь бол манай Монголд одоо юу гэдэг нэг 95
5-6% нь бол банкны одоо сектор эзэлжийн санхүүгийн энэ 3 одоо тоглогчдын дийлэх хувийг бол банкны сектор зохицуулж штэ. Хөгжилтэй орнуудад ялангуяа одоо энэ банк санхүүгийн сектор хөгжсөн орнуудад болох тэр ерөнхийдөө бол энэ тэнцүү байдаг. Хүмүүс бол заавал одоо мөнгөө хадгаламж ч юм уу байршуулах хүүгээр бусад санхүүгийн хэрэгслүүд бонд дээрээс нэмээд эсвэл нөгөө нэг амьдралын даатгалч гэдэг юм уу те. Зарим тохиолдолд одоо даатгалын бүтээгдэхүүн банкны бүтээгдэхүүнээс илүү ашигтай хөлбөртэй те. Эсвэл тэр одоо хөрөнгө оруулалт хийж байгаа санхүүгийн одоо бонд ч гэдэг юм хэрэгсэл нь өөрөө хадгаламж эсвэл одоо нөгөө даатгалынхаа бүтээгдэхүүнээс илүү сонирхолтой тийм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээ үндсэндээ бол энэ 3 тоглогчийн зах зээл дээр ажиллаад тэр ард иргэдийн хөрөнгө оруулалт хийх хэрэгслүүдийг бүрдүүлж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бол нийтлэг юм жишг дэлхийд дээр бол зөндөө байгаа гэж хэлж болно тийм. Одоо тэгэхээр мэдээж яг мега гэд илүү хөрөнгө оруулалтын гэд цөмөрөө үгсэг ер нь бол ашиглаж байна. 19 он гэдэг бол бас яг сонсох юм бол үнэхээр одоо хэдхэн жилийн өмнөх процесс байгаад шүү дээ. Тэгэхээр өмнө нь нийслэл маань ер нь одоо зүгээр би яг ойлголт авах өгөх зорилгоор асуухад ер нь арай томоохон төслүүдээ дандаа тэгэхээр төсвийн санхүүжилтээр ер нь шийддэг байсан гэсэн ер нь үг үү? Ер нь бол одоо энэ санхүүжилтийн хэрэгсэл схем ярихад бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэж нэг бас ойлголт заашгүй орж ирэх л байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол 2024 онд нийслэл өөрөө нөгөө эрх зүйн шинжилтийн тухай хууль боловсруулсан. Улмаар өөрөө нийслэл хот санхүүгийн одоо хараат бус байдал бий болох санхүүгийн хэрэгслүүдийг одоо эдийн засгийн одоо юу гэдэг санхүүжилтийн хэлбэртэй ашиглах юм болцоо бол бий болсон. Үүнээс улбалаад энэ одоо юу гэдэг хөрөнгө оруулалт менежментийн компани нийслэлийнтэй шин шатанд гарч ирэх. Одоо яг бодитоор энэ үйл ажиллагаа явуулах болцоо бүрдсэн л дээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол одоо манай Монгол улсын төсөвч төр те нийслэлийн төсөвч төр үндсэндээ бол одоо таны сая асууж байгаа шиг үндсэндээ төсвийн аргаар зохицуулагддаг байсан. Гэхдээ нөгөө төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэж зүйл бол угаасаа байсан. Тэгэхээр тэр төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар бол бас тодорхой хэмжээний одоо бүтээн байгуулалтын ажлууд бас хийгдэж байсан. Тэгэхээр үндсэндээ одоо л бид тэр хөгжөөд ингэж явж байгаа байхгүй. Дараагийн next level руу яваал тий. Зөв замдаа орцсон хөрөнгийн зах зээлтэйгээ ойр байх ёстой гэдэг бол одоо түүхээрээ ярихад бол бид нар араас нь нэг юм хөөцөлтөл яст мэлхийний хурдаарч болтугай тийш явж байгаа л гэсэн санаа. Жишээлбэл ярихад тий одоо түрүүний миний хэлснээр нийслэл одоо эрх зүйн шинжилтийн хууль хийсэн шүү дээ. Тэрний араас айгүй том юм төслүүд бид нэр хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа. Тэгэхээр тэр нийслэл өөрийнхөө орлого дээр тулгуурлаад тийм ээ. Тэгэхээр одоо өнгөрсөн оны 4-р үйлрэлт ихэд нийслэл бүхлөдөө 3 бонд босгосон. Амжилттайгаар. Үүнээс нэг нь гадаадын зах зээл дээр тийм. Нөгөө хоёр нь бол дотоодын зах зээл дээрээс ийм санхүүгийн хэрэгслээр өөрөөр хэлбэл бонд босгоод энэ нь өөрөө арт түмэнд хөрөнгө оруулагч компаниуд тийм ээ өөрсдийн одоо сул чөлөөт их усүрийг санхүүгийн зах зээл дээрээс одоо худалдаа авалт хийх гэдэг юм уу те одоо өөр төрлийн хөрөнгө оруулалт хийх болцоо бий болгосон. Нөгөө талдаа засгийн газар ч гэдэг юм уу нийслэлийн одоо энэ бондууд ч нөөрэ харьцангуй найдвартай байгаа учраас нөгөө талдаа энэ чинь арт түмний энэ санхүүгийн боловсролт бас аюу том хувь нэмэр бас оруулж байгаа гэж хэлж болно л доо. За хөрөнгийн зах зээл маань хөгжиж байна тий. За нийслэл маань ингээд ер нь хомгтой сантай болоод явж байна. Ер нь одоо тэгэхээр сайн жишээгээр мэдээж явлаа гэж бодоход ер нь бол ирээдүйд одоо аймаг дагуур одоо дархан эрдэнэт ч гэдэм үү тий хотууд маань хүртэл ер нь бол өөрийн сантай байх, эргээд бас өөрсдийн мега төслөө хэрэгжүүлэх, эргээд хөрөнгийн зах зээлтэйгээ ойртох энэ бол
ирээдүй гэж бол ойлгож бас болох уу те? Ер нь болно шүү дээ. Үндсэндээ бол заавал ирээдүйч биш. Энд чинь ер нь бол бараг ирдсэн зүйл байхгүй. Энэ сангийн асуудал төсвийн бусад аргаар их усүр босгох чинь одоо нэгэнтээ хуулинд байгаа хэрэгжүүлж болно тийм ээ. Гагцгүй өөрөө энэ ард иргэдээс ч юм олон нийтээс их усүр босгочоод эргээд тэрийг найдвартай эргүүлэн төлөх ёстой шүү дээ бид нар тийм. Хөрөнгө оруулагчдыг бол бид нар хамгаалах ёстой. Тэр утгаараа өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу болох дээр төсөв нь ашигтай явж байгаа тийм үү. Өөрөөр хэлбэл улсаас татаас авахгүй байгаа тийм аймаг орон нутгийн хувьд бол жишээлбэл бондоор их усүр босгох боломж бол өнөөдөр байгаа. Өнөөдрийн байдлаар бол нийтдээ 5 аймаг юу гэдэг улсын төсвөөс татаас авахгүйгээр өөрсдийнхөө санхүүгийн мөнгө урсгалаа зохицуулаад ингээд ашигтай ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээр аймагуд нь бол тий өөрсдөө дотроо хөрөнгө оруулалт менежментийн компани байгуулж болно. Сан байгуулж болно. Тэр сангуудаа болохоор сан бол хэрэгцээ зориултаас нь хамаарат ер нь бол төрлөөр нь хамаарат дөрвөн маань мөчрөл дараа хэлдэг шүү дээ. Ингээд өөр нэршлүүдтэй байж болно тий. Тэгэхээр энэ бол чөлөөтэй боломжтой болцсон шүү. Зөв. Одоо гэхдээ бол яг ийм одоо өөр бол нийслэлийн хомкоос өөр жишээлбэл аймагуд дээр хомк байгуулагдаж байгаа ч юм уу сан одоо магадгүй хүсгэл аймаг аялал жуулчлалын илүү зориулттай сангаа үүсгээд магадгүй хөрөнгө оруулалтаа гаднаас татаад зөв ийм зарцуулалт хөрөнгө оруулалтаа хийгээд эргээд өгөөж байгаа. Ийм бол ер нь кейс байхгүй тий. Одоогоор бол аймагуд дээр өөрөө хомк байгуулад ингээд сан байгуулаад явжсэн жишээ байхгүй л нэг ч байхгүй. Гэхдээ улсын хэмжээнд бол төрийн өмчт 2 хомк байгаа шүү дээ. Нэг нь манай хомк, нэг нь хөгжлийн банкны дэргэд DBM Asset Management тэгээд яг л адилхан статустай адилхан тусгаас шүртэй хомк байж байна. Тэгээ энэ хоёрын хомк улсын хэмжээнд юу байгаа тохиолдолд аймаг болон заавал тусдаа нэг хомк байгуулад байх шаардлага байхгүй. Тухайн аймаг өөрийнхөө хөгжлийг тодорхойлоод тухайн аймаг өөрийнхөө харин бонд жишээ босголоо гэж жишээ нь өмнө юм тийм. Сая сүүлд 300 тэрбумын бонд босгоход 150-нд дээрнээс энэ жилийн төсөв ингээд тавигдчихлаа шүү дээ. Одоо чинь бараг засгийн шуулнаараа цан цохот бэлэн байдалтай болж байгаа 150 тэрбумын бондоор өөрсдийн цахилгаан станцаа санхүүжүүлэх гэж байна. За тэрийгээ заавал тендер хийхгүйгээр дахиж бас хөрөнгө оруулагчийг оруулж ирээд хөрөнгө оруулалтын хөлбөр нь орвол магадгүй тэр хөрөнгө оруулагч нар бас оруулах хэрэгтэй хизээч одоо өмнө говийн цэцрэн хамгаалсан газар мөн эсвэл өмнө говийн үүсгэсэн өмнө говийн дулааны цахилгаан станц зочин тооцоод үйлдвэрийн газрууд ч юм уу те эднэртэй хамтарч ажиллаад эднэрлөө шууд өнгөө шилжүүлэл ингээ явна гэж одоо байхгүй л байхгүй. Яг гэрийнх нь нөхцлүүд нь ч гэсэн байгаа шүү дээ. EPC нөхцлөөр юм уу, EPC нөхцлөөр юм уу, FIDIC нөхцлөөр юм уу, BOT нөхцлөөр юм уу гэд хоорондоо айгүй юм хөрөнгө оруулалтын гэрээний хэлбэрүүд байгаа. Аль гэрээнээс нь яаж шалтгаалж ин гэдгээс үл хамааран тэр бүгдэнд нь л хөрөнгө оруулалтын сан байвал зохиомжтой. Тэгвэл магадгүй тэр хөрөнгө оруулалтын санг манайх жишээ нь бол байгуулж болох л байхгүй. Тэгэхээр бид нар аймаг болгон дээр заавал тусдаа хомок байгаад ингээд нэг бас бол албаг юм байна. Тийм. Ингээд шаардлага байхгүй. Аймаг өөрийнхөө санг манайхаар байгуулуулад өөрөө сангийнхаа 100%-ийн нийцэмж одоо өмчлөгч болол тэгээ явчих. Ямар ч асуудал болох боломжтой. Боломжтой юм байна. Ер нь одоо энэ дээр чинь юу гэдэг аймгийн засаг дарга гэдэг юм уу аймаг болгоно нь ингээл хомко байгуулаад явуулах одоо яг боломж нь бол байгаа. Гэхдээ бас нөгөө талдаа бол бас бид нар чинь зах зээл гэдэг юм уу боломж олцсон жижиг болохоор тэргүй хяналттай одоо хоёр үндсэн том улсынхаа хомкоор бол явах боломж байдгаа л гэсэн үг юм байна тий. За ойлголоо. За одоо илүү дэлгэрүүлээд түрүүнийхээ одоо удахгүй энэ оноос хэрэгжинэ гэдээ бас танаас сонслоо. Ер нь энэ гарааны бизнесийг дэмжих сан гэдэг маань ер нь одоо ямар зорилготой байна. За энэ онд хэрэгжинэ гэдэг нь одоо ер нь хэн хандах хэвээр юм те. Ирээдүйд одоо магадгүй нэвтрүүлэг үзэж байгаа бизнес эрхлэгч гарааны бизнесүүд ер нь ямар бэлтгэлийг хангах хэвээр, ямар ойлголт байх хэвээр. За энэ маань эргээд өөрөө ойлгомжтой одоо юу гэдэг компани хувьцаанд хөрөнгө оруулалт хийх, эргээд одоо exit хийх гэдээ яригдж байна те. Энэ ойлголтууд маань өнөөдөр яг одоо жижиг дундуудад ойлгогдоход, гарааны бизнесүүдэд ойлгогдоход
миний бодлоор бол бас эрт санагдаж байна. Тэгэхээр эргээд энэ сургалт хөтөлбөр маань хизэнээс хэрэгжих бол яаж хамрагдах уу гэд энэ талаар одоо илүү дэлгэрэнгүй яриад. За ер нь нийслэл чинь энэ жил өөрөө бизнесийг дэмжих жил болгоод зарлалцсан. Тэгээ бизнесийг дэмжих жил болгож зарлсантай холбоотойгоор нийслэлийн харьяа байгууллагууд хамтран ажиллаж байгаа эсвэл харилцаж байгаа бизнесийн байгууллагуудаа яаж илүү өрөөгөөчтэй байх тал дээр нь бүгд л хүчин чармайлт гаргачлаа нэ. Одоо жишээ нь 2-3-7 хоногийн манай нийслэлийн худалдаа авах ажиллагааны газар ихтэл open procurement гэдэг ивент арга хэмжээ зохион байгууллаа. Худалдаа авалтаараа ялангуяа дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдээ яаж дэмжих вэ гэсэн өдөрлөгийг зохион байгуулаад бүх тендерүүдэд бүгдийн нийслэл жишээ нь бол урьдчилгааны нөхцөлтэйгээр л одоо чинь зарлыг гэсэн шийдэл төр хүрч байна. Тэр нь бол хуулийн нээлттэй байдаг ч гэсэн төсвийн мөнгөний эрсдлээ бодоод заавал эхлээд гүйцэтгэл явуулаад гүйцэтгэл явсны дараа мөнгөний үгүй гэсэн тийм л жишг хэрэгжээд олон жил болж штэ. Энэ өөрөө нэг талдаа бол яг төсвийн мөнгөний эрсдлээ бодож байгаа ч гэсэн нөгөө талдаа нөгөө бизнес эрхлэгчтэй заавал тэрнээс өмнө зээл авах шаардлагатай бол банкны зээлийн дарамтанд ороод ийм нөхцөл байдлуудыг бий болгодог гэсэн бол нийслэлээс одоо явж байгаа бүх тендерүүдийн бүгдийн заавал урьдчилгааны нөхцөлтэйгээр зарлах байдал руу одоо жишээ шилжиж байна. Яг энэтэй адилхан манай хомк ч гэсэн гарааны бизнесийг дэмжих сан гэж үүсгээд ингээ явж байгаа бол яг энийхээ одоо бодлогын баримт бичиг гэж сан дээр байдаг. Тэрэн дээр заасныхаа дагуу эрсдэлтэй ч гэсэн бизнес рүү хөрөнгө оруулалт хийг алхмаа энэ жилээс эхэлж хийя гэсэн одоо шийдэлд хүрээд байж байна. Энэ гэхдээ гарааны бизнесийг дэмжих сан гэж нэртэй боловч зөвхөн заавал одоо стартап одоо гарааны түвшний биш байж болно. Одоо үйл ажиллагааны аль хэдийн явагдаад ингээд жижиг одоо явж бид нар нөө жижиг дунд үйлдвэрчд дэмжих тухай хууль гэж байдаг. Хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай та улсын эдийн засагт бас чухал хувь нэмэр оруулах үг нь бол ёстой. Тэр салбарт орох ёстой жижиг дунд үйлдвэрийн салбарт орох ангилалтаа багтжилвэл бид нэр тэр лөө явъя л гэж л байгаа юм. Энэ дээр бид нэр энэ жилээс юу төлөвлөд одоо хөтөлбөрн боловсруулалтад явж байгаа юм. Ингээд 3-4 үе шаттай байгаад энэ гэхдээ зөвхөн ганц одоо нийслэлийн ч юм уу санхүүжилттэйгээр биш олон улсын байгууллагуудыг бас шийдвэр татаж оролцуулаа гэж байна. Жишээ нь эхлээд заавал бизнесээ хэрхэн одоо хийх вэ? Бизнесээ яаж томруулах вэ? Ер нь бизнес хийнэ гэдэг нь ямар үе шаттай, ямар дотроо одоо ядгалал санхүүгийн сахилга баттай байх ёстой гэдэг сургалтуудыг олон улсын байгууллагуудаар жишээ нь бол оруулаад явна. За энэний бүртгэл юмнууд бол би нэг 4 орчим сард 3 сардаа би багтаад зарлагдах болов гэж бодож байна. Одоогийн бидний төлөвлөлтөөр тийм. За ингээд сургалтууд нь явагдсны дараа сургалтанд хамрагдсан хүмүүсээс бид нэр одоо магадгүй экспортын бүтээгдэхүүн төр хүн үйлдвэрлээд явж исэн бол ноос нь олорч өөр бас юу гэдэг. Тэр бүтээгдэхүүнүүдээр бид нэр олон улсын хамтын ажиллагааг нь яаж бий болгох вэ гэдэг бизнесийн түвшингчийг нь одоо олох тийм бизнес форум дээр зохион байгуулж оролцуулах мөн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадны олон улсын одоо үцгэлэнгүүдийн чинь тийм үцгэлэн форумуудаар оролцуулах мөн хөрөнгө оруулагч төр хийж танилцуулгатан дэмждэг үзүүлэх гэх мэтлэн бизнесээ тэлэх гадагшаа чиглэсэн ажлууд руу явна. Гэхдээ гад бизнесээ тэлэх гэдэг нь зөвхөн ганц гадагшаа экспорт биш дотоодын борлуулалтаа бас давхар хамруулаад явна. Зарим хүмүүс ч дотоодын борлуулалтаа нэг харахгүй шууд гадагшаагаа ярьдаг. Дотоодын мэдээж тодорхой хэмжээнд үйл ажиллагаанд тогтворч борлуулалтын явж ажил гадагшаа гаргах юм ярих хэрэгтэй тийм. За дараагийн дараагийн үе шат нь болохоор тодорхой хэмжээний одоо төслийн сонгон шалралтуудыг энэ хүмүүстээ зарлаад за төсөл дээр нь сонгон шалралтсан хүмүүстээ дахиад нэг одоо арай агсан төвшний нэг арга хэмжээ зохион байгуулъя гэж төлөвлөд явж байгаа. Энийг бүр дэлгэрэнгүй би ярихгүй байгаа нь одоо яг төсөл маань хөтөлбөрөөр боловсруулагдаа явж байгаа болохоор нь бас ярихгүй байна тийм. За ямарсандаа хамгийн сүүл төгсгөл дээр нь бид нэр манай хөрөнгө оруулалтаар дуустдаг вэ гэж байгаа. Бид нар урд нь заавал энэ үе шат алхмуудыг нэмээд байгаа энэ тэр бизнесийг илүү сайн хөгжүүлээд биднээс учрах эрсдлийг л бууруулах зорилготой юм алхмууд гэж байгаа. Гэтэ энэ хүртэлх бүх зардал санхүүжилтүүдийг бид нар одоо нийслэлийн төсвөөр ч юм уу эсвэл манай одоо хомхын төсвөөр ч юм уу хийгдэхгүй аль бол олон улсын байгууллагуудыг л оролцуулж ирж байгаа тийм. Энэ нөр олон улсын байгууллагуудын бүхэл бодлого чиглэлд нь хамрагдаж байгаа учраас олон улсын байгууллагууд ч гэсэн оролцох одоо сонирхлоо илэрхийлсэн бэлэн болсон байж л байгаа л да. Ингээд явж байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь яг бид нар хөтөлбөрөөр зарлал тэгээд хөрөнгө оруулалттай мэдээж эрсдлээ бодож 100% шууд тэр бизнес шаардлагатайгаа 100% хөрөнгө оруулалтуудыг хийхгүй.
Тэглэл нэг тодорхой хувь байна 30% байгаа 50% байгаа. Тэр хувийн хөрөнгө оруулалтуудыг өөрийнхөө их усрээр зөвөр их усрээр банкнаас ч гэдэг юм юунаас ч байг за үлдэгдэл 50 60 70% дээр нь бид нэр орё гэдэг. Энэ өөрөө олон улсад явж байгаа ер нь ялангуяа энэ бизнес эрхлэгчдийг дэмжих венчур капитал хэлбэрийн хөрөнгө оруулалтууд хизээч угаасаа 100% орохгүй. Аль болохоор бага үнийн дүнгээр хуваадаг тийм. Яг энэ зарчмаар бид нэр ер нь хизээч одоо хамгийн багадаа 50 байх болж нэг 50-аас 60 хооронд ч юм уу хэлбэлцэлтийн хөрөнгө оруулалтуудыг хийгээл тэгэл нөгөө VC фандууд дээр бол жишээлбэл нөгөө lead investor гэж байгаа л араас нь бас тодорхой angel investor-ууд ороод явдаг шиг загвараар ер нь бол яг л классик загвараараа явнаа л гэж хэлж байна тий. За би бас яг хуу тодруулаад мэдээж олон зүйл тодорхой болох шаардлагатай байгаа бах. Сая бас та яг хэлж ийн ер нь бол 3 сартаа хөтөлбөр юм маань боловсруулагдаад танилцуулагдах процесс явах бах гэд. Тэгэхээр ер нь том зургаараа одоо инженеэр асуух юм бол 26 онд компаниуд маань сургалтандаа хамрагдаад материалаа өгөөд магадгүй одоо эн чинь тэгэхээр юу гэдэг OTC гэх юм уу тий халдтай орчинд өөрсдөө бондоо гаргаад тэр бонд руу одоо авах тэр бол боломжгүй гэсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ орчин маань нээгдэхүү тий. Тэгэхээр эргээд одоо юу гэдэг компани бас шууд одоо хувьцааг авна гэхээр эн чинь одоо нөгөө гарааны бизнес гэдэг эдгээр чинь бирж дээр байрлаагүй. Тэгэхээр бирж дээр байрлсан 100 хэдэн гарааны компани хувьцааг авах уу тий. Ер нь энэ бас жоохон тодруулах шаардлагатай л санагдаж байна. Яг энэ ажил дээр бол бид нар яаж санхүүжүүлэх хэрэгслээ ярьж штэ. Санхүүжүүлэх хэрэгсэл маань бонд байна гэж бодохгүй байгаа. Яг тэр OTC дээр бонд гаргацсан тодорхой шалгууртай. Тэн дээр андеррайтер ажиллах хэвээр. Тэр шаардлагуудыг одоо жижиг дунд бизнесч бай гарааны бизнесч байдал нь бол давж чадахгүй нөхцөл байдалтай байгаа тийм. Тэрнээр нь бид нар хувьцаар нь л орохоос байхгүй. Хувьцаар нь орохдоо заавал нээлттэй арилжаалуудыг бирж дээр байгаа хувьцаа биш гэж болно. Хязгаарлагдмал өөр дээр нь байгаа хувьцааг нь бид нар зөвөр буцаж гарах нөхцөлтэй худалдаа авалт тэгээд хугацаа тохирол тийм л гэрээ хийж л бид нар баг орхол одоо шийдэл дээр тулчаад байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг талаараа сонсохоор маш одоо бас үнэхээр сургалтандаа хамрагдаад зөв засаглал шүү гэдэг мэдээж олон улсын бас байгууллагуудын доноруудын сургалт доноруудын одоо хөтөлбөр юмд хамрагдж байгаа байгууллагууд орно гэхээр бол их бодтой хурдтай ч юм шиг хэрэгжиж болохоор сонсогч байна. Гэхдээ эргээл одоо юу гэдэг бидэнд ч бас нэг тийм туршлага байдаг шүү дээ. Жидүү сан гээл бас юу болж илаа. Энэ маань өөрөө хэр бас одоо нээлттэй эргээд одоо эн чинь юу гэдэг нөлөөлөл гэх юм уу те улс төрийн нөлөөлөл орчихгүй гэдэг ч юм уу эргээд бас нэг одоо жоохон нэр хүнд муутай сан болцсон явах вэ гэдэг бас тийм зүгээр юу бас байна л да. Мэдээж та хэд маань тийм эрсдлийг тийм нөлөөллийг гаргахгүй байх бүх талын нөхцөлийг хангах байх. Тэгэхээр миний хувьд одоо яг асууж байгаа нөгөө эргээд танаас бас асуухад яг бид нар 26 онд магадгүй ер нь хэдэн компани сонгогдоод ямар хэмжээний сан маань өөрөө бас их усүр татаад тэргээрээ хөрөнгө оруулалт хийх болоо. Зүгээр энэ бол яг нөгөө хит ингээд нарийн тодорхой байх бас шаардлагагүй. Гэхдээ бас нэг ер нь нөгөө хонглын үзүүлэлт ер нь гэрэл байна уу гэдгийг дээр би хариулчих. Ийм очиртай байна л да. Ерхэдөө бол бид нар ингээд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч одоо стартап компаниуд гэдэг бид мэдээж бид бизнесүүдийг аль болох дэмжих хичээж байгаа. Бид ажлын байруудыг дэмжих хичээж байгаа. Нөгөө талдаа манайх ч нөрөө нийслэлийн хомг учраас яг нийслэлийн алсын хараа одоо яг нийслэл хаашаа зорж байгаа тэр чиглэлүүд дээр хэрэгжиж байгаа альва бизнесүүдийг бид дэмжихийг л хичээж байна. Ерөөсөө нэг талдаа бид нар нийслэлийн хомг гэж байгаа хэрнээ нөгөө талдаа бид нар ч бас өөрсдөө мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хөрөнгө оруулагч нөгөө талдаа бид нар бас өөрсдөө бид нар үйл ажиллагаа явуулаад тийм ээ тодорхой хэмжээний орлого олоод тэрүүгээр одоо өөрсдийнхөө сангуудаа болон илүү одоо баяжуулаад тийм үү. Одоо баяжуулаад гэдэг нь одоо
дөрмийн цагаа нэмэгдүүлээд дараачихаа бизнес эрхлэгч нарт боломж олгоод нэг талдаа бид нар өөрсдөө хөгжөөд нөгөө талдаа бизнес эрхлэгчнийг хөгжүүлэхээр зорж байгаа. За энэ утгаараа хэдүүлээ бас нөгөө дүр зургийг бас жоохон томоор бас ярьж болж л байна л да. Жишээлбэл одоо хамгийн ойрхон ярихад бол Солонгос улсад тийм ээ жижиг дунд бизнес болон стартапыг дэмжих яам гэж байдаг. Тэр ямаараа дамжигдаад энэ стартап бизнесүүд тэ SME бизнесүүдийг дэмжих бүхэл бүтэн улсын бодлого хэрэгжиж бойжуулалт, хөгжүүлэлт, эргээд байршуулалт буюу борлуулалтын хүртэл тэр хүртэл бүх схем тэнд ажиллагаатай явж идэг. Тэгээд тэр юугаар дуустдаг вэ гэвэл мэдээж тэр амжилттай явж байгаа бизнесүүдийн санхүүжилтийг хангаад үндсэндээ бол зах зээл дээр цаашид те одоо амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлж өгдөг тийм сайн туршлууд бол дэлхийд бол зөндөө байгаа. Тэгэхээр хэдүүлээ яг ингээд Монгол улсаа ярих юм бол яг өнөөдрийн байдлаар манай дээр одоо жижиг дунд бизнес IT-ний ялангуяа одоо дөнгөж шинээр эхэлж байгаа те бизнесүүдийг стартап бизнесүүдийг яг бодитоор ингэж бойжуулж байгаа юм байгууллагууд магадгүй төрийн байгууллагууд ч юм уу те хэр олон билээ. Тэгээд за өнөөдөр бол тодорхой хэмжээнд бол байгаа шүү дээ. Жишээ нь одоо юу гэдэг манай байгууллагын жижиг дунд бизнесийг одоо дэмжих нь сан байна тийм үү? Гарааны бизнесийг нөгөө талдаа улсын одоо жижиг дунд үйлдвэрийн газрын тэ хэрэгжүүлж байгаа ажлууд байна. За ишүү өөр ямар байгууллагууд байна? Инновацийн одоо газрууд байна тийм ээ, нийслэлийн жишээлбэл. Тэгээд энэ бизнесүүдийг бойжлтын дэмжиж байгаа энэ хувийн хабууд байна тийм үү? Бизнесийн хабууд. За ерөөсөө энэ идэл байгаа байхгүй. За тэгээд ингээд энэ хэдийг бүгднийг нийлүүлээд бид нар энэ гарааны бизнесийг дэмжих экосистем бий болох ер нь шаардлага байгаа. Ингэж бид нар яг утгаараа хөгжил тийм ээ одоо борлуулалт тухайн байгууллага бойцсны дараа зах зээл дээр гараад өөрсдийнхөө одоо амийг авч явах тийм тэр нөхцөлийг бол бид нар цаг хугацааны л асуудал. Гэхдээ хин нэгэн энийг хийн гэдэгт бол эргэлзээ бол байхгүй. Тэгэхээр манай одоо яг байгууллагын харьяа байдаг энэ гарааны бизнесийг дэмжих сан маань өөрөө энэ бүгдийн огтлцоцыг бас байх боломжтой гэж бид бол харж байгаа. Ягаад гэвэл энэ олон байгууллагуудыг бид нэр огтлцсон хийлгүүлээд нөгөө талдаа бид нэр хомб учраас хөрөнгө оруулалтыг татах тийм ээ. Эргээд хөрөнгө оруулалтыг бид нар зөв одоо тэр явж байгаа байгууллагууд руугаа хөрөнгө оруулалтыг хийх боломжтой. Дэлхийд дээр гарааны бизнесүүдийг те ногоон бизнес, стартап энэ бизнесүүдийг дэмжиж байгаа сангууд бол маш олон байгаа. Тэгээд бид нар нэг талдаа бас нийслэлийн харьяаны юм хомб учраас бид нар тэдэртэй бол харилцаа хийж байгаа. Тэгээд шаардлагатай санхүүжилтийг татаад бид нар өөрсдөө хөгжөөд нөгөө стартап компаниуд, жижиг дунд бизнесүүд хөгжөхөд энэ экосистем тодорхой хугацааны дараа гэхэд бий болно гэдэгт бол бид бол эргэлзэхгүй байгаа. Хин нэг энийг хийх ёстой. Тэгэхээр ягаад бид энийг хийж тэр алхмыг өнөөдөр те цаг хугацааг найшлуулж болохгүй юм бэ гэдэг байдлаар бид нар бүр яг зориод ажиллаж байгаа. За тэгээд танд гэж мэдээлэл хэлэхэд ингээд бид нар одоо нийслэлт үйл ажиллагаа явуулж байгаа улсын бав хувийн баг бүхий л нөгөө нэг бизнесийг дэмжих байгууллагуудтай хамтаа ажиллагааны гэрээ бол байгуулсан. За өнөөдөр одоо Германы хамтаа ажиллагааны нийгэм байгаа тийм үү? GIZ те. Яг өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчд манай байгууллагад дамжигдаад манай байгууллагын одоо сургалтын танхимд сургалтууд ингээ хэрэгжээд явж байна. Нөгөө талаараа бид нар өөрсдөө ингээд хөрөнгө оруулалтын одоо заавар журмуудаа тий бодлогын бичиг баримтуудаа бид нар бас төгсрүүлээд тэгсний дараа бол ингээд хөрөнгө оруулалтын програм бол эхэлнэ. Тэгэхээр энэ дээр одоо таны төрөний асуулт хонглын үзүүлэлт гэрэл байна уу гэдэг чинь энэ баггүй юу? Энэ цаг ирэх ёстой. Энийг хэн хийх вэ гэвэл бид л хийн. Бид биш бол хинбэ гэдэг байдлаар манай байгууллага бол өнөөдөр ажиллаад энэ яг стартап болон жижиг дунд бизнесүүдийг санхүүжүүлэх яг бодит энэ дундын цэгэнд бид байх боломжтой гэж бол харж байгаа. Тэгэхээр яг тийшээ зорж бид нар бол ирээдүг гэж харж чинь тийшээч зорж ажиллаж байгаа. Тэгээ тодорхой цаг хугацааны дараа гэхэд энэ бол шал өөр бид нар юм ярьсан сууж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Яг одоо ч энэ дээр ингэж байна л да. Миний
Өмнөх мэдээж жидүү сан гэдэг нь харт хөхтэй түүхэл одоо манай улсад байна шүү дээ. Тэгээ жидүү сангийн үйл ажиллагааныхын зохицуулагдж байгаа хууль сангийн хэлбэр хүмүүс сан гэхэлэр бүгд нэг төрлийн сан шалгуулдаг. Тэр бол засгийн газрын тусаасан тийм үйл ажиллагааны зохицуулагдж байгаа журам ажиллаж байгаа байдал шалгуур. За энэ нь бол манайч бол хөрөнгө оруулалтын сан. Өөрөөр хэлбэл бид энэ дээр нэг зөвхөн хөрөнгө оруулалтын шийдвэр бид нэр ганцаараа одоо бий дааж гаргалаа гэдэг энэ дээр маш их хяналтууд байдаг. Жишээ нь бид хөрөнгө оруулалтын шийдвэрийг гарлаа гэсэн шийдвэрийг чинь бол бид нар өөрсдөө тэр хөрөнгө оруулалтынхаа гүйлгийг бол хизээж хийхгүй Кастом банкар хэлэгдэг. Кастом банк энэ дээр дахиад хяналт тавьдаг. Бидний хуулийн залтуудаа зөрчсөн юм уу бодлогынхаа баримтчгийн дагуу энэ хөрөнгө оруулалтны хийгдсэн энэ хөрөнгө оруулалтад нь шууд эрсдэл дагуулах юм уу гэдэг. Хэрвээ Кастом банк тэгж үзэх юм бол манай одоо юу бол төлийн зөвшөөрөхгүй шийдвэр хөлийн зөвшөөрөхгүй буцаадаг. За ардаас нь санхүүгийн зохицуулах хорооныхаа бас давхар хяналтууд байна те. Гэх мэтлэн ингээд давхар одоо санхүүжилтийн тогтолцоонууд энэ дээр ингээд ажиллах учраас одоо хамаагүй л одоо боломжит эрсдэл гэдгийг л одоо бууруулна. Гэтэл өөрөө эн чинь шууд утгаараа одоо бизнесүүд рүү хөрөнгө оруулаад орно гэдэг чинь өөрөө бас өөрөө эрсдэлтэй агуулга. Гэтэ боломжит байдлаар эрсдэлийг бууруулах бүхэл болцоонуудыг бид нар ингээд хийж л байна. Яагаад заавал энийг бас ингээд хийх гээд байгаа вэ гэхэлэр өмнө нь л одоо чи яг л засгийн газрынхаа тусгай сангаараа хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөр Монголд чи одоо хизээнээс хэлж хэрэгжсэн байна. Зөндөө олон жил 30 жил боллоо. Тэглээ. Одоо жидүүн хөгжөөд томроод том болвол одоо болох хугацаа өнгөрлөө. Гэтэл зүгээр статистик гарахаар Монгол улсын бизнес регистрт бүртгэлтэй нэг 90 гаруй мянга аж ахуй нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тоон тайлбар өгдөг. Тэдний чи бараг 60 орчим мянган өөрөө жидүү шүү дээ. Өөрөөр хэлбэл жилийн 2.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай орлоготой 200-аас доош ажилтнтай л аж ахуй нэгжүүд байж байна. Тэгээ энэ дэр маань өөрөө улсынхаа эдийн засагт ингэж их аж ахуй нэгжүүдийн дийлэнх байна. Бараг эн чинь ажиллах хүч нь бараг 900 мянган ажиллах хүчин энд ажиллаж байгаа гэж ярьдаг шүү. Уг нь бол маш том ингээд эдийн засгийг авч явж байгаа юм шиг боловч үнэхээр эдгээр маань орлого олоод халаад байна уу гэдэг яг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнээ 5% л яг үнэ тааж байгаа байхгүй. Маш их чадваргүй байгаа нь эндээс л харагдаж байгаа. Экспортоо ч гэсэн харьцуулаад экспортын орлогын зааварны 2.8-аас сүүлд нь 3.5 болсон уу гэх тэрний л энэ салбар бүрдүүлж байгаа. Бусдын ерөөсөө ийм л олон хүмүүс эдэнд ажиллаад бүтээн хэмжээ ийм л байгаа байхгүй. Тэгэхээр бидний энэ ер нь яваад ирсэн энэ санхүүжилтийн модель ажиллахгүй байна л гэж дүгнэгдээд байгаа. Энийгээ бид нар илүү сайн баг корпорацийн зохион байгуулалтанд оруулаад илүү сайн өөрөө нь авч явах боломжийг бүрдүүлээд зөвхөн зээл биш хөрөнгө оруулалтын зарчмаар ажиллавал баг илүү үр дүнд бас хүрэх болов гэсэн. Зүгээр тийм хувийнхаа хувьд бол тийм үлээлтэй. Гарааны бизнесийг дэмжих сан маань бол яг л энийг л хийх зорилготойсан. Тэгээ энийг яг мэдээж түрүү асуусчлаа яг хэдээр дэмжих хэдэн аж ахуйн нэгжийг дэмжих гэдэг шиг. Тэрийг бол одоо тодорхойгүй байна. Мэдээж дэмжил боловсруулагдаад үндсэн бүх оролцогчдоо тохиролцсон. Одоо бичиг баримтынхаа түвшинд боловсруулагдаад явж байна. Гэхдээ мэдээж энэ дэр бол айгүй их тоо хэлэх боломж байхгүй. Энд чинь өөрөө төсөв хязгаартай, энд чинь өөрөө шаардлага өндөртэй. Тэр аж ахуйн нэгждэр зүгээр зээл шиг нөө барьцаа хөрөнгө нь байвал окей гэж бүх асуудал байхгүй. Бизнесийн модель нь өөрөө хийгээд манай бизнесийн шинжилгээний дээр ажиллана, эрсдлийн хурлаар орно гэх мэтлэн илүү их нарийн одоо аргачлалаар энэ ажил маань явагдах учраас би нөө бас нэг учиргүй их хэмжээний аж ахуйн нэгжийн дээр оролцож чадахгүй болов гэсэн зөв бодол бол байна. Тэгэхээр одоо бас яг таас нөгөө мэдээж эрсдэл талаас Кастодиан банк ер нь бол одоо нэлээд олон ийм шалгуурууд яригдж байна. За мэдээж ер нь зарим талаараа бол одоо тэрийг бас ойлгож байна. Мэдээж ямар ч одоо байгууллага төрийн санг удирдах байна уу, бизнест байгаа бизнесүүд одоо шаркууд хөрөнгө оруулалт хийх байна уу, ямар ч тохиолдолд бол одоо энэ due diligence гэж ярьдаг одоо судалгаа тухайн байгууллагын бодит үнэн байх, засаглал эргээд нөгөө таны хэлдгээр захирал нь маш яваад унцдаггүй байх. Энэ нөхцөл нөгөө educate хийх гэдэг энэ олон ажлууд хийгдэх нь байна. Энэ нь өөрөө одоо эргээд бас ер нь одоо нөгөө жишгээрээ яг энэ нь бол жишг юм шүү гэдгийг бас маш сайн ойлгуулах ажил өрнөх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол
эргээд эн чинь эн чинь өстой материалыг бүрдүүлээд хоног хугацааг нь хүлээхээр цаг хугацааны хувьд хурдан гүйцэхдэггүй юм байна. Энэ ч та нөгөө баримтчгийг бүрдүүлж гүйцэхгүй юм байна гэдэг бас нөгөө талдаа ойлголт байгаад хүнд суртал нь дийлдэхгүй. Тэгээс үлдээ явсан чинь бас нэг цөөхөн хідэн нөгөө таньдаг цөөн тооны үсгтэй компаниуд нь байдаг ч гэдэм үү, улс төр төрийн юм байх, ийм юм бас байх үе гэдэг юу бол яаж л байна. Гэхдээ нөгөө талдаа бас нэг юм ойлгох хэрэгтэй л манай байгууллага бол яг банк бол биш шүү дээ, тийм ээ. Банк биш учраас яг манайхыг одоо яг бизнесийн хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь бас шууд харах нь бол өрөөсгөл. Яагаад гэвэл бид нар чинь өөрөө нийслэлийн нутаг дэвсгэр дээр төрөмний нийслэний дагуу тий тодорхой зорилго бүхий ингээд хөгжүүлмээр шүү дээ. Энэ дэд бүтцийг хөгжүүлмээр байна. Бид энэ стартап болон харааны бизнесийг дэмжиж байгаа энэ схемийг бид нар бий болгочмоор байна, тийм ээ. Юм эхэлж яхад эхлэх нь чухал. Эхлэх гэдэг чинь өөрөө нийт ажлын дийлэнх хувь. Тэгэхэд эхэлсэн байхад дараачийн одоо цаг хугацаанд бид нар илүү зөв тий алхмууд хийгдээд илүү энэ нөгөө нэг бодлогын энэ түвшний хөрөнгө оруулалтын схемийг бол яг манай байгууллагын бол одоо гарааны бизнес болон жижиг дунд бизнесийн хувьд бол бий болгоцсон байна гэж үзэж байгаа. Тэгэхэд бид нар өөрсдөө санхүүжилт бид нар олохдоо сонирхол байхгүй. Бид нар бизнесүүдтэй хамтрах хэрэгтэй байхгүй. Банктай хамтарч бид нар хөтөлбөр хэрэгжүүлж болж байна, тийм үү? Сургалтын байгууллагуудтай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж болж байна. Ингээд бид нар синержи бий болгоход яг л одоо нөгөө бусад улс орнууд яаж жижиг дунд бизнесээ хөгжүүлдэг стартапуудаа яаж дэмждэг юм уу? Тэр бид нар схемийг боловсруулах бидний гол сонирхол шүү. Тэрнээс яг энэ байгаа мөнгийг бид нар нэг 100 аж ахуй нэгж ч юм уу те 200 300 аж ахуй нэгж өгөөд тэрнээс нь бид нар нэг ашиг орлох гэдэг зорилго манад бол байхгүй гэдгийг бас тийм энд бас хэлэх нь зөв байна. За тэгэхээр гол одоо эхний магадгүй одоо юу гэдэг энэ жилийн хувьд гэх юм бол тэгэхээр илүү хөтөлбөрөө гаргах, бодлогоо боловсруулах, бодлого буюу яг санхүүжилтийн их усрыг татах, схемээ гаргах, эргээд одоо донор байгууллагуудтай хамтарч ажиллах энэ төрлийн ажлууд нь хийгдэнэ. Магадгүй энэ амжилттай хийгдэх юм бол магадгүй өөрөө энэ сан маань магадгүй тодорхой дүнг бол гэхдээ өөрсдөн дээрээ татан төвлөрүүлэх байх тийм тэр бол төвлөрүүлэх байх. Тэгээд бол мэдээж хөрөнгө оруулалтыг маш өндөр мэрэгжлийн түвшинд бол хийнэ гэсэн үг зөв. Тий. Одоо ер нь олон улсад ингээд харахад юуны жижиг дунд бизнесүүд ялангуяа яаж дэмжиж ингээд байгаа юм гэхэлэр хизээч ер нь зээлээр дэмжиж байгаа газар бол ер нь за тун хавар шүү дээ. Одоо Солонгос ч, Японч, за Европт ч байдаг. Ер нь хөтөлбөрл хийж үлдэж дандаа л програм хэрэгжүүлдэг. Тэр програмд л хамрагдуулж дэмждэг. Тэрний үр дүнд л санхүүжилт байдаг болохоос биш зүгээр шууд одоо зээлийн хөтөлбөр зарлаад ингээ хэрэгжүүлдэг. Жишээ нь Солонгост тэгтэл одоо зөвхөн input out гэсэн орох гарах хоёр хөтөлбөрөд хэрэгжүүлдэг. Тэгээд дотроо тэ экспортод нь бол энэ хөтөлбөр хамрагдаж хөтөлбөрийн төгсгөл дээр юм болоод дотооддоо бол ингэдэг гэсэн хэмэл хөтөлбөрүүд байдаг. Монголд бол ихтэй бас бид нар бас яг цааш нэр ингээд хөрөнгө оруулалтын сангийн зарчмаараа бол ингээд эхлэж байгаа. Зөвхөн хувь хөрөнгө оруулагчийн асуудлаар дэмжиж байгаа Сократус тэгэл байгууллагууд байгаа тийм. Жишээ нь би бас уул залзандаа ярилцчихлээсэн 11 хөрөнгө оруулалтын 2 нь л амжилттай болсон 9 нь бол байхгүй болсон л гэдэг тийм. Тэр нь бол яг хувь хөрөнгө оруулагчны хоорондоо л харьцаж байгаа байхгүй. Гэтэ Сократусынхантай ойрд уулзааг байна. Уулзаж ярилцвал та хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажиллаач гэдгийг би өөр хэлмээр санагдаад байдаг байхгүй. Хэрвээ хөрөнгө оруулалтын сангийн процесс энэ дээр нэмэгдэж орж ирэх юм бол 11 одоо үр дүнгийнх нь хамгийн бага нэг 50-60% би амжилттай болох нөхцөл бий болно гэж бодож байгаа. Яг тэгэхээр тэнд ганцхан Сократус ганцаархан шийдвэр гаргахгүй байхгүй. Хөрөнгө оруулалтын бизнесийн шинжээчдэн тэрийг судална, давхар Кастионо судална. Ингээд явахаар ч аюул их шүүлтүүр дээр орно. Магадгүй энэ дэр жон хугацаа шаарддаг байх. Гэтэл тэр чинь хөрөнгө оруулалч бас санхүү мөнгөтэй тэр нөөцийг одоо ингээл 9 дээр нь бүтлгүүтцэн л байгаад байгаа байхгүй. Тэгэхээр аюул багтаа ингээд харагдаад байна тий. Одоо тэгэхээр
Тийм яг үнэндээ тийм Socrates байна. Одоо MCS маань хүртэл бас M-Stars гээд MCS Ventures гээд олон ер нь бол ер нь яг хуу том зургаараа бол нөгөө гарааны бизнест хөрөнгө оруулах, дэмжих ёстой гэдэг зүйл бол байгаад байна. Одоо сүүлийн 6 жил, за 10 жил магадгүй ер нь бол гарааны бизнес, стартап гэд яригдж байна. Одоо юу гэдэг тийм одоо юу гэдэг магадгүй ингээд EBRD гэхэд хүртэл өөрсдөө бас Star Ventures гэд маш гоё хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоо 2 дахь жилдээ бараг 10 хэдэн гарааны компаниудыг сонгоод өөрсдийн одоо юу гэдэг нөгөө мэрэгжлийн зөвлөх үйлчилгээнд дээр нь санхүүжилт өгдөг арга хэрэгжиж байна. За Socrates мөн маань одоо тэгэхээр таад маань бас түрүүн ярианда ер нь нилээдгүй ингээд дурдсан. Ер нь яг бас сая ингээд Солонгос гэдэг жишээнүүдийг бас яригдж байна. Тэгэхээр энэ яг ер нь нөгөө маш эн чин одоо сайн туршлага санхүүгийн энэ яг сайн схемийг ингээд боловсруулахад та бүгд маань яг одоо юу гэдэг ямар донор байгууллагатай магадгүй ямар одоо гадны улсын туршлагыг ер нь нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ ер нь одоо тийм нууц мэдээлэл бол нэг биш бах тий. Эсвэл одоо тодорхойгүй байдаг уу. Тэг энийг бас зүгээр нэмээд жоохон тодруулаад асууя гэж бодож байна. Солонгос гэдээ ярьж байна. Яг ойрхон учраас бид нэр Солонгос гэж яриад байгаа юм. Тэгээд мэдээлэл болгоод хэлэхэд сая ерөөсөө 2 хоногийн өмнө бид нэр Солонгосын одоо тий SMA болон стартап дэмжих яамны харьяа байгууллагатай бид нар бол уулзсан. Тэгээд ерөөхдөө бол хамтарч ажиллая гэдэг ийм хөлбөр төр бол тохирсон. Ягаад гэвэл тэнцээ бэлэн хэрэгжиж байгаа юм схем байна тийм үү? Эхлээсээ төгсгөл хүртэл санхүүжилт тийм ээ, буужуулт. Одоо ингээд амжилтаа борлуулалт хүртэл схем байгаа. Тэгэхээр бид нар энэ нөгөө сайн туршлагыг аваад Монголд нэвтрүүлчихвэл манай байгууллагын үндсэн нөгөө нэг бодлогын зорилго маань биелэх гээд байгаа. Яг зөв ойрхон гэдэг утгаараа бид нар бол яг л танд нөгөө Солонгос гэд яриад байгаа чинь бид нөгөө тэтэрт ойрхон ажиллаад байгаа учраас тэр Солонгос гэдэг улс орнд яриад байна л да. Тэгэхээр сая ерөөсө 3 хоногийн өмнө бид нар яг тэр байгууллагатай бол юм хамтаа ажиллагааны тохиролцоо хийсэн. Тэгээд энэний ач холбогдол нь гэх юм бол зөвхөн мөнгөндөө бас биш. Тэр Солонгосын одоо яг одоо яамны харьяа энэ боожулж байгаа стартапыг боожулж байгаа компани өөрсдийн туршлага манай Монголын стартап компаниудад хэрэгжүүлнэ. Ноу-хаугаа нэвтрүүлэх гэдэг шүү дээ. Ноу-хаугаа нэвтрүүлнэ. Нөгөө талдаа манай энэ стартап компаниуд хүртэл тийм ээ. Гадны одоо Солонгосын яг ийм хөрөнгө оруулалтын зарчим, боожлтын тий зарчим ямар байдгийг гэдгийг мэднэ. Улмаар хөгжинэ. Бид нар ч гэсэн тэржээ бас тодорхой хэмжээний мэдлэг аваад бид нар ч гэсэн бас ингэж өөрсдөө хөгжиж чинь. Тэгэхээр энэ бол ингэж хоёр улс орны хоорондын стартапыг дэмжих нэг талдаа одоо нийслэлийн сан, нөгөө талдаа бол тэрхүүлтэй яамны харьяа байгуулах хоёр хамтраад хоорондоо туршлага нийлүүлж хагаад хоёр талдаа бид нар яаж болж байгаа байхгүй. Одоо туршлага солилцох. Нөгөө талдаа манай Монголын зах зээл дээр амжилттай явж байгаа стартап болон жижиг дунд бизнесүүд Солонгосын зах зээлээр хүртэл ингээд тэр байгууллагаар тий дамжиж ин гарах боломжийг бид нар ингээд бүрдүүлж байгаа юм гэж өөрсдөө бас бодож байгаа л доо. Тийм. Тийм одоо жишээлбэл бүгд найрамдах Солонгос улсын одоо жижиг дунд бизнес гарааны бизнесийн яам гэхэд бол нийтдээ жишээлбэл 2.2 тэрбум долларыг босгож 400 гаруй хөтөлбөр одоо санхүүжилт хийсэн ийм жишээлбэл тоо үзүүлэлтүүд байна. Яг одоо үнэнэлтэй манайд ноу-хау нь үнэхээр дутагдаад байгаа. Гэдэгт ноу-хау гэдэг чинь зөв бодлого, зөв алсын хараа, зөв схем дутагдж байгаа гэсэн. Тэгэхээр түрүүн бас цугсгаан дурддагдаад өнгөрчлөө. За нийслэл маань тий 2026 оныг
бизнесийг дэмжих жил болгож зарласан. За энэний бас нэг одоо юу гэдэг мэдээж олон ажлууд төлөвлөгдөөд хийгдэх бах. Ер нь энэ нэг бас одоо юу гэдэг том компанид ажил гэдээ ярил л да. Магадгүй те. Энэ зүйл маань өөрөө яг энэ гарааны бизнесийг бас одоо дэмжих, санг ер нь хурдлуулах бас нэг одоо хөшүүрэг болж гин үү гэж харж гин те. Та хэд маань ер нь энэтэй хэр санал нийлж байна. Ялчгүй нүү. Одоо яг энэ хөрөнгө оруулалтаараа бизнесийг дэмжих хөтөлбөр бид нар чинь боловсруулж байгаа байхгүй. Энэ дээр мэдээж нийслэл өөрөө бизнесийг дэмжих жил болгож зарлалаа. Зөвхөн ганц манайх гэлтгүй ер нь бүхэл нийслэлийн харьяа байгууллагууд бизнесийг дэмжихт яаж бизнесд хүндрэлгүй байх вэ? Яавал бизнес харилцаж байгаа бизнес эрхлэгчтэй өөр ашигтай байх уу гэдэг тал дээр ингээд бүгд талдаа чармаагаад явж шít. Энэ ажил дээр маань ч гэсэн нийслэлийн бизнесийн бас хөгжлийн газар гэж бас байна. Тэднийхэн бас мэдээж хамтраад ингээд оролцоод явж байгаа. Өөрөө энэ одоо түрүүний өмнөх асуултаар бол одоо загвар схем гэдээ асууж байгаа шүү дээ. Энэ хөрөнгө оруулалтын сан чинь өөрөө тэр загвар схем нэг байхгүй. Хөрөнгө оруулалтын загвар нь өөрөө салбарын тусгай хуультай. Тэр битэл энэ санд орсон одоо мөнгөн хөрөнгөнөөс нөөт төлөхгүй маш том даваа талтай. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн 100% чөлөөлөгддөг. Ийм хөрөнгө оруулагч талдаа юм бүр онцгой одоо даваа талыг өгсөн ийм одоо санхүүжилтийн схем байгаа байхгүй энэ өөрөө бие даасан хуультай тий. Тэгээ энэ хөрөнгө оруулалтын сангаараа одоо хэрвээ дамжуулж магадгүй жижиг дунд бизнесүүдийг өргөжүүлсэн юм жишг тогтчих юм бол саяны ярьсанчлан EBRD дэлхийн банкнд бас банкнуудаас бид нэр тэнд байж байгаа сул мөнгнүүдийг энэ одоо сангаар дамжуулах одоо маш том боломж нэгдэнэ гэж бас харж байгаа. За арилжааны банкуд руу тэр одоо олон улсын хөгжлийн банкуд бол бас иймэрхүү жижиг дунд бизнесийг дэмжих хүсрүүд бол байршуулдаг. Гисэн хэдиж сангалтай хэмжээний одоо таатай нөхцөлтэйгээр тэр маань амьдрал дээрээ хэрэгждэг. Нөгөө л уламжлалт зээлийнхаа нөхцлүүдийг бүгдийг хадгалаад явжил, хангаад явж л байдаг тийм. Энийг яг хөрөнгө оруулалт хэлбэрээр нь корпорацийн зохион байгуулалтаар нь хэрвээ бид нар яг ажилуулад нэлээд их усуудын шин татан төлрүүлээд явчих юм бол би айгүй зөв жишээг энэ дээр гарч ирэх болов гэсэн бас хүлээлттэй байгаа юм л да. Яг зөв. Одоо буянтаа гэхэд бас хитрхи буянтаа нөгөө JICA гэл байгууллага маань 20 эдгээр жил тийм ямар одоо ард түмэн бас ингэж их олон жилийн хугацаанд одоо 1000 гаруй бизнесийг одоо 20 гаруй жилийн хугацаанд бас санхүүжүүлээд явж байгаа. Тэгэхээр JICA маань ч гэсэн одоо магадгүй энэ схем маань тодорхой болоод ирэхэд эргээд одоо нэг донор гэдэг юм уу өөрөө нэг санхүүжүүлэгч байгуулах нь болоод орох боломж нь ч гэсэн үүснэ гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол JICA маань бол схем нь байхгүй, бодлого нь байхгүй, боломж нь байхгүйсэн болохоор арилжааны банкудаар одоо зээл болгож өгдөг байсан. Энэ маань өөрөө эргээд одоо сангаараа дамжаад компани одоо хувьцаанд нь хөрөнгө оруулалт хийгдэх. За эргээд магадгүй бондыг худалдаж авдаг. Энэ ингээд хөрөнгөний зах зээлийн боломжууд маань л нэмэгдэх гээд байна гэсэн үг тийм ээ. Тий, ерөөсөө үндсэн тэрл нь. Одоо JICA-ийн 2 өвчтөд төслийн зээл бол за зөвхөн иргэн төлөлт дээр л явж байгаа. Их усүр нь бол байхгүй болсон дээ. Их усүрээ одоо нөхөж авах хэлбэрээр явахад дахиж банкар дамжуулах уу эсвэл тэгэхээр мөнгөнийх нь өртгөн нэмэгдчихэд байдаг. Эсвэл өөр байдлаар оруулах уу гэдэг одоо л одоо шийдэгдэггүй л ингээд явж байгаа шүү дээ JICA. Хэрвээ магадгүй бид нар ч ер нь хөрөнгө оруулалтын сангийн одоо нөхцөл байдал одоо бондол сүүлийн ерөөсөө нэг 3-4 жил аюул сайн хөгжчихлээ шүү дээ. Яг энэтэй зэрэгцээд хөрөнгө оруулалтын сан маань ингээд магадгүй 2-3 жил аюул сайн хөгжчихсэн бол олонсон болгочихсон ийшээ оруулахад бол аюул болох нөхцөл байх гэж бодож байна. Жишээ нь ганц одоо гарааны бизнес гэхээр ер нь хөрөнгө оруулалтын сангийн одоо схем нь байгаагүйс бүтлгүүцсэн одоо хэдэн төслүүд байна л да. Одоо GGGI гэдэг олон улсын ногоон одоо санхүүжилтүүдийн үүдэг жишээ нь байгууллага байна. Тэдний санхүүжилтээр ер нь санхүүжилт бүх юмнууд ингээ 36 сая доллараар ингээ шийдвэр гараад болцсон. Дорногов аймаг дээр нарны дулааны цэцлэгээ станц, дулааны станц ихээр төлөвлөгдсөн. Гэтэ GGI-ийн одоо төвөөс нь тавьж байгаа шалгуур нь энэ мөнгө ингээ зүгээр аль нэг одоо төрийн байгууллагч юм орохгүй. Энэ яг санхүүжилтийн схемээр хуулиараа зохицуул тусгайлан зохицуулагдсан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж орно гэхэд
манай талаас болохоор эрчим хүчний үндэсний төвийг жишээ нь бол санд болгоо явуулсан. За нөгөө талаас нь судлаад эрчим хүчний үндэсний төв нь өөрөө юм санхүүгийн одоо эрх зүйн юм бол байхгүй байна. За энэ санг үүсгэн байгуулад удирдах одоо чадамжч байхгүй, хуулийн боломжч байхгүй. Тийм учраас тэр төсөл ингээл зогссон л байгаа байхгүй. Тэр мөнгийг багтаах одоо манайх сав гэж ярьдаг шүү дээ. Сав нь ингээд бэлэн болоогүй ингээл зогссон л байгаа жишээтэй тийм. Гэх мэтлэн ийм хөрөнгө оруулалтын сангийнх нь өөрийнх нь зохицуулалт юмнууд нь Монголд бол бас чамгүй юм аягаа сайн гарсан. Одооноос ашиглагдаж эхэлж байна. Энийг гарааны бизнесийн дээр оруулаад даваатлуулаад явуулаа. Нөгөө нэг зүгээр. Сонсохоор одоо их л мэдээж зөв зохицуулалт байх гад тий хөрөнгөний зах зээлтэй одоо бизнесийн гарааны бизнесийн жижиг дундын ингээд гүүр байх гэдэг. Ер нь яагаад энэ их ингэж цаг хугацаа орж ийн вэ? Ер нь яагаад ийм удаан байна вэ тий? Ер нь зүгээр яг хувь хүнийхээ хувьд та хоёр зүгээр мэдээлэл өгөхөд одоо ингээ ууг нь сонсоход айгүй ойлгомжтой айгүй л одоо зөв схем нь байгаад байна шүү дээ. Гэхдээ бид нэр ингээ амьдрал дээр хэрэгжих гээд энэ ч одоо үндсэндээ ингээл 20 жил, 10 жил, 15 жил одоо зүйлдээ 30 жилж болох гэж байна уу тий. Ер нь тэгэхээр чи эн чинь ингээ цаана олон бас байгууллага хувь хүн стартап фаундеруудын ингээл итгэл зориг хүч хөдөлмөр олон юм ингээл нурж ийн л да тийм. Тэгэхээр ер нь ийм санхүүгийн маань инструмент өөрөө яагаад одоо бас хурдтай илүү ингээд цаг хугацаа нөхцөл байдалтай уягдаад явах боломж байдаггүй. Одоо ингээл баг 3 жилийн өмнө Төв Азийн Узбекистан байна уу, Казахстан байна уу энэ улсууд стартап гэж ярьдаггүй байлаа. Гэтэл одоо нүдэн дээр одоо бүхэл төрлийн сангуудтай одоо хамтарч ажиллаж магадгүй одоо бүр government-аас нь тий matching fund буюу манай стартапт хөрөнгө оруулалт хийвэл бид нар бас энийг хамтд нь ингээд матч хийгээд сая доллар хийвэл сая доллар хий гэдэг ч юм уу маш их хурдтай хөгжөөд байна л да. Тэгэхээр ер нь бид ч одоо таад маань хурдлаач гэж л одоо гоох гээд энэ дээр одоо та хэлсэн хувь хүнийхээ хувьд гэдэг чөлөөтэй ярих чөлөөтэй санаагаа хэлгээд. Эн чинь одоо ерөөдөө бол нөлөөлөд байгаа аюу олон хүчин зүйлс байна л да. Жишээлбэл одоо яагаад энэ олон бизнесүүд энэ олон хөрөнгө оруулалт хийгдэж штэ. Жишээлбэл Shark Tank гэл те. Аюу олон хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Гэтэл амжилттай болсон энэ дунд чинь бас цөөхөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ юунаас болоод байна гэдгийг бол хэдүүлээ аюу сайн харах ёстой. Нэгт тийм чадахжуулах шаардлага маш их байгаа. Манай одоо бизнес эхэлж байгаа хүмүүсийг эсвэл бизнес авч явж байгаа хүмүүсийг бичиг баримт ийм бэлтгэл санхүүгийн сахилга бат тийм ээ энэ бүх зүйл чинь өөрөө эргээд тухайн хөрөнгө оруулалт чинь амжилттай байх уу байхгүй гэдэг чинь шийдэгдэхэд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талдаа татварын орчин тийм үст. Өнөөдөр шинээр бизнес эрхэлж байгаа хүнд одоо харин тэр зохицуултууд бол хийгдэж чинь те 400 тэрбум хүртэл эрхлэлтийн хөрөнгөтэй компаниг хувийн татвар төлнө гэл одоо төр засгийн зүгээс бол ярьж байна. Энэ бол зөв. Гих мэтлэн маш олон ийм хэрэгслүүдийг стартапуудыг болон жижиг бизнесүүдийг дэмжсэн энэ бодлогуудыг бол хэрэгжүүлэх ёстой. А нөгөө талдаа энэ жижиг дунд бизнесүүдэд хөгжихэд юу саадлууд байна гэх юм бол нэгт би түрүү ярьсан тийм үү нөгөө тренингийн асуудал одоо чадахжуулахаас гадна гол асуудал нөгөө та ярьж та нар хурдлаач гэдэг. Та нар хурдлахын тулд эн чинь санхүүгийнхаа энэ моделийг бид нар хамгийн зөвөр эргээд энэ хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагчдынхаа эрх ашигыг хамгаалах хэрэгтэй. Эрсдэлгүй байдлыг бий болгох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ бүгд чинь маш их хэмжээний хууль тогтоомж тэр тулгуурладаг. Энэ орчнуудыг тий энэ систем энэ эко орчноо өөрсдөө бэлтжиж тэгжиж бид нэр дараач алхмуудаа хийхгүй бол зүгээр хурдалж бас болохгүй байна л да. Зүгээр хурдлахад маш их эрсдэл дагуулад яг үнэ. Тэгэхээр хэдүүлээ хамгийн зөв алхмуудаар
Хамгийн зөв экосистемал бий болгочих. Харин бид нар өнөөдөр эхлээд явж байгаа гэдэг чинь өөрөө маш зөв баггүй юу? Тэгээд одоо ингээл ярил л да. Жижиг дунд бизнесүүд, энэ стартап бизнесүүд хинтээ нүүр тулж чинь мэдээж нөгөө явж байгаа л банкудтайгаа л тулж штэ. Тэгэхээр банкуд яаж гинөө? За юу гэдэг нэг хүний хувьд л мэдээж арай боломжтой хүү гэж чинь те. Энэ тэгтээ нөгөө талдаа бас л шалгуур үзүүлэлтүүд байна. Барьцаа хөрөнгөний асуудал байна тийм үү. Тэгэхээр яг бодитоор бол ингээд энийг чинь давах стартап бас ховроо байхгүй. Тэгэхээр түрүүний venture fund те. Venture fund дээр хэдүүлээ айгуу сайн хөгжүүлэх шаардлага байна. Тэ. Дөнгөж санаа бий болоход тийшээ хөрөнгө оруулалт хийдэг туршлагууд одоо Европт ч юм уу те. Бусад ингээд банк санхүүгийн хөрөнгө оруулалтын одоо орчинд хөгжсөн газар бол маш түгээмэл байхгүй юу. Жишээлбэл одоо юу гэдэг банкны хувьд ярихад энэ төслийг бид нар хэрэгжүүлэх гэж байна гэхэд шууд 0 цэгээс нь эхлээд хөрөнгө оруулалт хийгээд тухайн төсөл амжилттай болоход тэр үед нь хүүгээ авдаг ч гэдэг юм уу те. Ийм аргууд, туршлагууд, санхүүгийн бүтээгдэхүүнүүд дэлхийд дээр зөндөө байгаа. Тэгэхээр хэдүүлээ тэрийг Монголынхаа зах зээл дээр хамгийн оновчтой байдлаар л буулгаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд бид нар хийх юм их байна бидэрт. Бид нар гэдэг чинь одоо энэ зөвхөн хөрөнгөний зах зээл биш тийм ээ. Банк санхүү, даатгал ингээд бусад тоглогч нарын хувьд ялч цаг үетэйгээ нийлүүлээл явж байгаа. Мэдээж бүгд яармаар байна тийм үү? Бид ажилгууд одоо юу гэдэг ажилгуудлын түвшин бууруулмаар байна. Ажлын байруудыг ихээр бий болгомоор байна. Аж үйлдвэрийг бид хөгжүүлмээр байна тийм. Тэгтээ эн чинь өөрөө хуулийн орчин. Тэгээд нөгөө талдаа энэ нөгөө майндсет гэж ойлголт байна тийм үү? Ард иргэдийн маань ингээд ойлголт. Жишээлбэл юу гэдэг миний боломжит хэмжээгээр л би зээл авмаар байна гэж маш олон хүмүүс ярьдаг тийм үү? Гэтэл эн чинь зөвхөн энэ өгүүлбэрээс л эрсдэл эхэлж идэг байхгүй. Яг үнэ. Энэ хүний даатс нь юу вэ? Тийм ээ? Энэ хүн бэлэн үү? Яг хэрэгтэй хэмжээнд нь л бид нэр санхүүжилтийг олох хэрэгтэй л байхгүй. Тэгэхээр энэ дээр бас шууд та нар хурдаач гэдэг хэцүү. Бид ярьж байна. Яг үнэ. Тэгэхдээ зөв цагтаа л бид нар ярих хэрэгтэй. Та хэд маань яг хуу яарж ийн гэдэг бид яарж ийн гэдэг үг өөрөө маш их урам өглөө. Мэдээж хөрөнгөний зах зээлийг бас бизнесээ томруулахын төрөн бас байгууллагын зүгээс бид нар бас сая одоо TTB Securities, за BDO, MDS Handlex, UBX гээд хөрөнгөний зах зээл дээр одоо зөвлөх үйлчилгээ, тоглолт хийдэг те байгууллагуудтайгаа хамтраад бид хэд ч бас яг жижиг дунд бизнесийг илүү одоо хөрөнгөний зах зээлд ойртуулъя гэд санамж жүжиг байгуулад хамтран ажиллах одоо хүрээнд нөгөө зөвлөх байгууллагуудынхаа одоо шимтгэлийг бууруулж зарим нь шимтгэлгүй болгоод нэг байгууллагыг бид нар чинь бас арга хэмжээнийхээ хүрээнд сонгоод эргээд тэр байгууллага одоо зах зээл дээр бэлдэх, сургалтанд хамруулах, due diligence хийх энэ бас ажил хийгээд явж байгаа. Тэгэхээр бас яг та хэдийнхаа энэ сайхан одоо мэдээллийг сонсоод энийг одоо хүргэх болсондоо бас бидэд бол баяртай байна. За би бас нэг ер нь нэвтрүүлгийн маань цаг төгсчөөтэй холбоотой маш нэг одоо ер нь энэ бизнесийн бэлэн байдал гэдэг зүйл өөрөө үнэхээр цаг хугацаа орох. За үнэхээр одоо юу гэдэг сургалт зүйлүүд бас нэлээд явах бах тий. Тэгэхээр ер нь энэ одоо эн чинь бол баг гарааны эхлэл болж таарж штт тий. Тэгэхээр би нөгөө нэг их усүрийг тодруулах гэж нэг үзлээ. Хэдэн байгууллага сонгогдох бол гэж тодруулах гэж бас нэлээд үзлээ. За тэгэхээр хөтөлбөр бодлого маань бол 3 сартаа 4 сартаа гарахаар байна. Тэгвэл ер нь энэ анхны сургалтууд гэх юм уу те бизнесийн бэлэн байдал руу чиглэсэн бэлтгэх энэ хөтөлбөрүүд маань ер нь хэдийгээр бас эхлэх бол энэ талаар ер нь арай одоо ойр байж болох бизнесүүд маань бас энэ одоо юу гэдгийг нэвтрүүлгээ үзээд бодиттой тэр хэдийн маань толгоонд орж ирэх зүйл бол ерөөсөө цаг хугацааны хувьд бид нар хизээ сургалтандаа хамрагдах вэ? Ямар одоо холбоо суугаар бид нар чинь материалаа өгөх вэ?
яаж сонгогдож хамтарч ажиллах вэ гэдэг л асуулт байх болов гэж бодоод байна тий. За яг одоогийн төлөвлөгөө өөр шүү дээ. Тэ яг мэдээж авсанд нь өөрчлөлт орж гарахыг үгүйсэхгүй. Манай өөрсдөө сургалтын нэр нь хүртэл бизнесийн бэлэн байдлын сургалт байхгүй юу? Яг энийг бэлэн байдал гэж нэрлэж байгаа нь өөрөө хүмүүс бизнес хийхдээ айгүй бэлэн байх хэвээр. Тэр нь өөрөө дотроо шалгууртай байх хэвээр. Одоо ингээд бид нэр за ер нь миний өмнөх хийжсэн ажилтай холбоотойгоор ч юм янз бүрийн байдлаар гадагшаа борлуулалтын сувгийг бий болгодог, хөрөнгө оруулалтаа нэг холбож өгдөг. Тэгээ маргааш нь тэр бизнесч бэлэн биш байдаггүй байхгүй. Өнөөдөр айгүй гоё юм хийцэн байдаг. Тэгээ маргааш нь шал өөр юм хийгээд авчирна. Чанар нь нэгдүгээр тогтвортой биш. Хоёрдугаарт нийлүүлэх тоо хэмжээнээс тогтвортой биш. Тэгээ нэг ягаад ч юм да ер нь ягаад ч юм да ямар ч нэгэн шалтгаан гараад байхгүй болгоол тэгэл нэг даац хэтэрхээ бидний нэг чадвар арай нийлүүлэх чадвар хүрхээ байлаа гэдэг асуудал руу ер нь бараг 95-аас илүү байна ингээ явцдаг байхгүй. Тэгэхэд бол ер нь бизнесээ томруулахдаа бас ингээ бэлэн байх хэрэгтэй гэсэн тийм үднэс бизнесийн бэлэн байдлын сургалт гэдэг нэрлээ явж байгаа. За одоогийн төлөвлөгөөнөөр өөр ямар нэгэн саад учрахгүй болвол бид нар 3 сарын дундуур гэхэд ер нь төлөвлөгөөгөө алгажуулчих болов гэж бодож байна. За 3 сарын дундаас нэг 4 сарын эхний 7 хоног хүртэл бид нар нээлттэй бүртгэлээ зарлах хэрэгтэй байна. Тэгээ 4 сарын 2 дахь 7 хоногоос сургалт маань эхлээд наадам хүртэл сургалт маань явагдаад энэ хаагдана. За наадам өнгөрөөд орж ирээд 8 сараас бол нөгөө гадагшаа олон улсын ажлууд нь хийгдээ явна. Тэгээ нэг 9-өөс 10 сарын хугацаанд манай хөрөнгө оруулалт судлагдаад ингээд орох байдлаар ингээд төлөвлөгдөд байж байна. Тэгээ 11 сар хүртэл нөгөө энэ санхүүжилтийн дараах сурвалж зөвлөх үйлчлэгийн жил гарах өмнө хүртэл яваа. Тэгээ нэгдсэн тайлан одоо байдлууд ингээд явагдаад дуусах байх хугацаатай ерхий байдлаар төлөвлөлт нэгээд хийгдээд явж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар шүү дээ зөв. Тий. Мэдээж төлөвлөгөөний явцад гинти янз бүрийн одоо өөрчлөлтүүд орж магадгүй. Тэгвэл тэрийгээ даваад хугацаанд дээр өөрчлөлт би бас яг саяны бодиттой хоног хугацааг одоо хэлүүлж чадсандаа баяртай. Мэдээж одоо энэ саад хотгорууд гарахгүй байгаасаа тий эргээд одоо нэг ч ихсэн бизнесийн байгууллагууд бэлэн болоод одоо хамтарсан хөтөлбөр юмд нь хамрагдаад үр дүн гараасаа гэдэгт бол одоо үнэхээр одоо дөрвмөчөө өргөд дэмжиж байна. Мөн бас бизнесээ томруулах төрийн бас байгууллагын зүгээс ч гэсэн одоо та бүгдийн мэдээлэл компаниудыг татан оролцуулах тал тийм энэ зүйл дээр бол одоо хамтарч ажиллахад нээлттэй гэдгийг бас үүгээр дамжуулаад та хэдтэй албажуулж одоо хэлж юм тий санамжчиг байгуулад хамтран ажиллах мэдээллийн түгээх бид ч одоо бас яг 5 сарын дундуур арга хэмжээ бизнесээ томруулах саммитыг зохион байгуулна. Одоо бэлтгэл ажлууд нь бас базаагдаад явж байна. Бид бас ер нь 3 сарын дунд 4 сарын одоо 3 сарын ер нь дунд сүүл гэхэд бол бид нар бас яг арга хэмжээнийхээ хөтөлбөр мэдээлэл юмнуудаа зарлаад явна. Тэгэхээр энэ үед бас таадынхаа мэдээллийг давхар түгээх энэ тал дээр одоо хамтарч ажиллах саналаа бас ер нь аль биесээр эфирээр тавьж гин. Тэгээд хүлээж аваад хамтарч ажиллах хаа гэж найдаж байна. Тэг яг энэ ажил дээр бол бид нар яг энэтэй холбоотой бүхэл ажиллаж байгаа хүмүүстэй бол хамтарч ажиллаад илүү цар хүрээгээ өргөжүүлжлээл нөгөө аюу сайн байна. Өмнөх асуултан дээр нь яагаад ингэ удаад байгаа шалтгаан олон л байна л да. Гэхдээ ер нь нэг төсөлж бай, ер нь нэг одоо юм хөгжөхдөө санхүүжилтээс л шалтгаалаад байгаа байхгүй. Тэр санхүүжилтийн одоо жижиг дунд бизнес эрхлэгчид ер нь яагаад өнөөдөр хүртэл ийм байдалтай байгаа. Тэгэхээр миний хувьд бол яг энэ салбарт илүү ойр ажиллаж байсан хүний хувьд бол яг санхүүжилтийн зөв бүтээгдэхүүн энэ салбарт гарч ирээгүй тэл холбоотой гэж би хардаг. Жишээ нь бол банкуд бол ингээл аюу гой жижиг дунд бизнесийг ингээд дэмжих зээл юуны эмгтээчүүдийг дэмжих зээл тэргээл гой гой бүтээгдэхүүнүүдийг гаргаад байдаг. Гэхдээ л яг байгаа онохгүй л байгаа байхгүй. Тэр нэг хооронд нэг гап гарч ирээд байгаа байхгүй. Тэр хүмүүс шаардлага нэг бол хангахгүй хангаар гарч байгаа зөв хүн байна. Тэгсэн энэ хамгийн гайхалтай та одоо судалгаануудтай авч үзээ явахад одоо банк усуд байдаг, өдрийн хүүгээр мөнгө зээлдэг хүмүүс байдаг. Эднэрийн хамгийн том гол одоо клиент нь бол энэ хүмүүс байдаг байхгүй. Тэр мөнгө. Гэхдээ
хизээж тэр хүмүүсийн мөнгийг өгөө шүүх цагдаа дээр энэ хүмүүс тулгаагүй л мөнгөний өгөөл ингээл хүнд нь идүүлэл өөрсдөө бизнесээрээ дунд нь ингээ охироод явж идэг, өдрийн хүнд идүүлэл охироод явж идэг. Яг ийм нөхцөл байдлуудаа. Гэтэ энэ бүх учрыг яг зөв айл алгыг хангасан тийм одоо жижиг дунд бизнесийг дэмжих санхүүжилтийн одоо загварыг л энэ зах зээл дээр ер нь бий болох зайлшгүй шаардлагатай. Тэрний мань их л ер нь энэ байгаасаа гэсэн одоо том зорилгоор ингээд явж байгаа юм да. Маш их баярлж байна. Харин ямар ч байсан энэ одоо нөгөө мэдээллийг хүргэж байгаадаа бас бид хэд бас үнэхээр баяртай байна. Тэгээд та хэдийн маань ажил садгүй бүтэж төлөвлөгөөний дагуу явж 3 сартаа 4 сартаа жижиг дунд одоо бизнес эрхлэгч, гарааны бизнес инновац шингээсэн энэ одоо компаниудын маань одоо үйл хэрэг нь үнэхээр одоо сайхан бүтэх болтугай гэж өрөөгөөд тэгээд та хэдийн маань ч гэсэн одоо ажил цаашлаад одоо Монгол улсад бас зөв схемээр энэ хөрөнгөний зах зээл нь жижиг дунд бизнес эрхлэгч, гарааныхаа одоо бизнес эрхлэгч нарт ингэж хүрдэг ийм нөгөө экосистемийг хамтдаа ингээд бүтээе, хамтдаа одоо засварлая, сайжруулъя, боломжит одоо нөхцлөөр хурдлуулъя гэж одоо хүсээд өрөөгөөд нэвтрүүлгээ өндөрлүүлье гэж бодож байна. За та бүхэнд баярлалаа. За баярлалаа та бүхэнд. За. Бараг дуусах ч уу сая. За тий. За энэ хүрээд бизнесээ томруулъя төрийн бүс байгууллагаас явуулдаг терминал подкаст маань ингээд өндөрлж байна. Өнөөдөр бас яг гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш одоо зөв таатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг одоо эрэлхийлж бодож, бодлогыг боловсруулж гаргаж байгаа нийслэлийн өмчт Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент УЦК компани ХХК-гийн удирдлагууд төлөөлөл болох анх сүрэн газрын дарга хөрөнгө оруулалт төслийн өдрийн удирдлагын газрын дарга мөн сангийн удирдлага их усүрийн газрын дарга эм мөнх жаргалнаар оролцлоо. Маш сонирхолтой яриа өрнүүлж бодтой одоо ажлууд маань ингээд урагшлаад хэрэгжих гэж байгаа ийм сайхан яриа өрнүүлсэн та бүгдэд маш их баярлалаа. Тэгээд ажил үйлс нь дардан сайхан бүтэх болтугай гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа.